Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2015 оны эмийн хэрэгслийн төсөв 40%-аар танагдаж батлагдсан тул эм тариагаа эм ханган нийлүүлэгчдээс зээлээр авахд хүрчээ. Тодорхойлбол өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхэн хэвтэ эмчилүүлэгчдэд шаардлагатай эмийн хэрэгслээ зээлээр авч энэ хугацаанд эм ханган нийлүүлэгчдэд 659 төгрөгийн өртөө болсон байна. Эмийн үйлдвэрүүдийн зүгээс дээрх мөнгөийг яаралтай барагдуулахгүй бол цаашид бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн байна. Иймээс их хүүхд эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагын зүгээс эм тарианы төлбөрийг яаралтай шийдэж өгөхийг сангийн яамнаас хүссэн байна. Харин сангийн яамныхаа асуудлыг хэлэлцээд 659 сая төгрөгийн зээлийн төлбөрийг улсын төсвөөс барагдуулах шийдвэр гаргажээ. Эрүүл мэндийн спортын яам засгийн газар одоо сангийн яамд энэ тухайн асуудлыг бид нэр 3 сараас эхэлж нөхцөл байдлаа ойлгуулж тооцоо судалгаануудаа одоо дараа хөргүүлсэн. Тэгээд улсын төсвөөс манай эмнэлгийн одоо эмийн энэ дутагдлыг нөхөх арга хэмжээг авахар шийдвэр гаргасан байгаа. Яг манай эмнэлэг бол арга гэрээс эм тариа авахулсан нэг ширхэгч байхгүй. Энэ төсвийн хүндрэлтэй байдал бол ингээ 3 сараас эхлээд 4, 5, 6 сар ингээд амжаа явж байна л да. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1 сарын эмийн хэрэглээний зардлыг улсын төсвөөс 363 сая төгрөг байхаар баталсан байдаг. Гэвч бодит тооцоололоор эмнэлгийн 1 сарын эмний хэрэгцээ 520 орчим сая төгрөг болдог гинэ. Тиймээс төсөв тусгагдсан мөнгөн дүн дээр сар бүр 157 сая төгрөгийн эм тариаг зээлээр авахаас өөр аргагүй хүрдэг байна. Одоо өнөөдөр 6 сарын 8-ны байдлаар үүссэн өрийг засгийн газар ингээд улсын төсвөөс шийдээд өгчлөө. Тэгээ энэ бол яг ихний ээлжинд бид нарыг бас нэг ч гэсэн амьсгаа авч जैन тий. Нэг амьсгаа аваад бас нэг одоо нэг эм ханган нийлүүлэх байгууллагуудаас тодорхой хэмжээний одоо төсөв хөрөхгүй нөхцөлд зээлээр эмнэлгийн хэрэгсэл авах энэ болцоог нээж өгч जैन л да. Өмнө нь бол нөгөө компаниуд маань өөрөө нэхэдээс учраас их хүнд байдалд байсан. Одоо бол тэр өрийг бол улсын төсвөөс ингээд дараад өгчлөө. Гэхдээ энэ нөгөө 100% асуудал шийдэгдлээ гэсэн үг биш. Яаж бид нэр хэмнээд одоо юу гэдгийг зөв зохистой хэрэглээд яа харахгүй л үр үүсэх юм нөхцөл бол байх. Хэдийн эмийн төсөв танагдсан ч ирэг дээр эм тариа зөөлөх хэмжээнд очиагүй. Шаардлагатай эм тариаг зээлээр авч эмийн дутагдлыг нөхөх байдлаар ажиллаж байгаа тухай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал инхтүр эмчирсэн юм а. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт эмнэлгүүдийн эм тарианы хүрэлцээ хангамжийн талаарх сурвалжлагыг бид та бүхэнд цувралаар өргөх болно.